Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газраас нийт ерөнхий боловсролын сургуулиудын дунд дүл тэмцээнийг зохион байгуулжээ. Цэрэг эх оронч хүмүүжил, зөв төлөвшил, хатуужил олгох энэ тэмцээний 1-2 дугаар байрын шагналтнууд өнөөдөр Оросын холбооны улсыг зорилоо. Чингэлтэй дүүргийн хэмжээнд төсөө санхүүждэг 15 сургууль үйл ажиллагаа явуулдаг. Дүл тэмцээний эхний шатанд сургууль бүрийн 10-аас 12 дугаар ангийн ахлах бүлгийн сурагчид анги ангиараа өрсөлдөг. Сургуулиас тодорсон ангийг дүүргийн тэмцээнд оруулж шагналт байруудыг тодруулдаг боломжтой. Тэмцээний 1-р байрыг 39-р сургуулийн баг, 2-р байрыг 23-р сургуулийн баг эзэлжээ. Тэд өнөөдөр Оросын холбооны улсыг зорж байна. Намар болгон хичээл хийхэд дуу чагсаалын тэмцээний сургуультай хийдэг байгаа. Энэ болохоор дунд ахлах гэсэн төрлөөр ордог. Тэгээд ахлагынх нь болохоор дуу чагсаалын үзүүлбэр үзүүлээд үүнээс шалгарсан анги нь болохоор цаашдаа дүл тэмцээндээ бэлтгэдэг байгаа. Тэгээд миний хувьд одоо манай ангийн хувьд болохоор энэ дүл тэмцээнд 2 дахь удаага оролцож байгаа. Тэгээд өнгөрсөн жил бас мөн оролцсон. Тэгээд өнгөрсөн жил мөнгөн медаль авсан, энэ жил бас мөнгөн медаль авч байгаа. Тэгээд харин 3-4-р байр эзэлсэн баг дотоодод аялхан байна. Монгол цэргийн өдөр зэвсэгтгчний 97 жилийн хүрээнд зохион байгуулсан дүл тэмцээн үүргээ гүйцэтгэж эх оронч тэсвэр хатуужилтаа Монгол хүүхдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулсан гэж үзлээ. Ер нь дүл тэмцээний гол ач холбогдол нь юу ах вэ гэхээр цэрэг эх оронч хүмүүжлийг өөртөө болон бусдаа төлөвшүүлдэг юм онцлогтой. Тэгээд тусгаар тогтнол гэдэг бол хил цэрэггүйгээр одоо бодохын төсөөлхийн аргагүй. Монголын ирээдүй бол эх оронч байх ёстой. Тэгээ энэ үзлийг төлөвшүүлэх энэ тэмцээний ач холбогдол дээр Чингэлтэй дүүргийн удирдлага ач холбогдол өгч ингэж явдаг. Энэ ч утгаараа энэ тэмцээнийхээ нэр хүндийг өргөх үүднээс төрүүлсэн баг тамирчдын гадаадаа илүүж байгаа юм онцлогтой. Шилдэг багууд Оросын холбооны улсад аялж цэрэг армийн үйл ажиллагаатай танилцсан зарим сургуулиудын ижил төрлийн тэмцээнийг үзэж сонирхох юм а.